сайдаас 3 асуудал дээр тодруулгыг тодорхой санал байр суурийг сонсомоор байна. За нэгдүгээр хэрвээ татвартай болох юм бол энэ улаан буудаа болон гурилын чанарын үзүүлэлт хэрхэн сайжрах вэ? Хяналтаа хэрхэн тавих вэ? За яагаад энэ асуултыг асууж байгаа вэ гэвэл шинжилгээнд ирсэн дотоодын улаан буудааны 70%, гадаадын улаан буудааны 9.5% шаардлага хангахгүй байна гэдэг. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж идэг нөгөөдөл чи ерөөсө чанартай гурил улаан буудаа үйлдвэрлэхгүй байгаа энэ тохиолдолд яах юм бэ? Эсвэргээр гадаадын энэ улаан буудаа гадаадаас орж ирж байгаа гурилчин өөрөө чанарын шаардлага илүү хангаж ийн гэдэг ийм судалгааны дүгнэлтүүд гараад байна. За гурилын хувьд бол бас шаардлага хангаагүй дээжийнх нь 20% нь гадаад 80% нь дотоодын гурил шаардлага хангахгүй гэдэг шинжилгээний дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ хин нэгэн аль нэгэн тойргийн асуудал биш. Энэ бол бүх монголчуудын эрүүл мэндийн асуудал. Тийм учраас энд хариулт өгөөч. Бид нар татвараар зарим нэг зүйлүүдийг дэмжлэг үзүүлж болно. Үүний цаана байгаа чанарын асуудал ерөөсөө яригдахгүй байна. Тэгэхээр энэ дээр нэг та тодорхой хариулт өгөөч. За хоёрдугаарт энэ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих маш олон арга хэмжээ авлаа, зээлүүд гарлаа. Гэтэл дотоодын гурилын үйлдвэрүүдийн тоо улам цөөрөөд байдаг. Улам монопол, олигопол шинжрүүгээ ороод байдаг. Энэ дээр төрийн хяналт яаж явах юм бэ? Энэтэй холбоотой зохицуулт ерөөсө дагалдаж орж ирэхгүй байна. За 3 дугаарт баяжуул хүнсний тухай хууль баталсан, гурилан дээр огт хэрэгжээгүй гэдэг дүгнэлт гарсан. Дахиад нөгөө бид нар хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал гэж яриад хууль батлаад байдаг. Хэрэгжилт ерөөсө огт байхгүй байна. Тэгэхээр энэ яагаад ерөөсө хэрэгжихгүй дотоодын үйлдвэрлэлүүд яагаад энэ баяжуулсан гурилыг ерөөсө хийхгүй байгаа юм бэ? Шалтгааны үеийн зан үйлтэй холбоотой юм уу, хэрэглэгчийн зан үйлтэй холбоотой юм уу, зах зээл ашгаа хараад байдаг юм уу гэдэг дээр наривчсан юм судалгаа байна уу. Тэгэхээр би бол дандаа хуулийн хэрэгжилттэй холбоотой, үр дагавартай холбоотой асуулт асууж байгаа учраас маш тодорхой хариулт өгөхийг хүсье. За хариулт өгье. Жаданбагийн энхэр сайд. За баяжуулсан хүнсний тухай хууль байгаа. Энэ хүнсээр дамжуулж аригдад дутж байгаа эрдэс витаминыг нөхөж өнгөх юм зорилготой хууль байгаа. За энийг гурилаар дамжуулж хийхээр ийм зорилготой бас сүү болон бусад хүнсээр дамжуулж бүрэн болцоод. Энэ гарсан хууль маань татвараас энэ чөлөөсөн хууль маань баяжуулсан болон баяжуулаагүй бүх гурилыг хилээр татваргүй оруулахыг нээгээд өгсөн. Ингээд үндэсний үйлдвэрүүд энэ талд хийх ёстой бүх алхмуудыг зогсоодсон байна. Шаардлага болчихж байгаа байхгүй юу? Гайлаар хязгаарлалтыг оруулаад ирэхээр чи нөгөө дотоодын үйлдвэрүүд тэр үүргээ хүлээхэ болчихж байгаа. За гурилын үйлдвэрүүд яагаад цөөрөөд байна? Өрсөлдөөн их байна л гэсэн үг. Өрсөлдөөн ширүү байгаа болохоор ашиггүй байгаа болохоор үйлдвэрүүдийн тоо цөөрөөл байна. Одоо 9 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 2 үйлдвэрээ зогсоосон байна. 5 үйлдвэр үйл ажиллагааныхаа 15-аас 20% дээр үйлдвэрлэл хүчин чадал дээр ажиллаж байна. Хүндэрж байна гэдгээ мэдэгдсэн. 2-аас 3 үйлдвэр доктортой байдлаа хангаал байж байна. Нийт бид үйлдвэрлэлийнхаа хүчин чадлын 40%-ийг алдаад байна. Хүнсний хувьсгалын хөдөлгөөний үр дүнд бид нар 19, 20, 21, 22, 23 онууд дотоодоо 100% тариад дотоодоо 100% үйлдвэрлэдэг гэсэн үйлдвэрлэл өнөөдөр 60% руу унчаад 40% гадны зах зээлд алдаад байна. Энэ байдал цаашдаа үргэлжлүүл үндсэндээ дотоодын гурил үйлдвэрлэл төсчүүлдэх болцоогүй байна. Чанарын асуудал. Энэ бол хэн гэдэг хүн ямар санаатай авсан би мэдэхгүй байна. Монголын гурилын үйлдвэрийн чанар тасралтгүй сайжирж байгаа. Швейцар, Туркийн дэлхийн 1 номерын технологиудыг манай үндэсний үйлдвэрлэлүүд суйрлуул дууссан. Гурилын чанар эрс сайжирч, гурилын төрөл баяжиж олон хэлбэрээр бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Тариалангийн талбай, тариаланчид улаан буудаан тариалтан технологийн хамгийн сүүлийн дэвшлийг ашиглаж байгаа. Тариа цэвэр болсон. Ургас тогтмол нэмэгдэж байгаа. Би эдээ санал нийлэхгүй. Улаан буудаа чанар сайжирж байна, үйлдвэрлэлийн чанар сайжирж байна. Энийг юу илэрхийлж байгаа гэвэл гурилан бүтээгдэхүүний тоо чанар олноор бий болж байгаа. Ялангуяа маш нарийн гурил хэрэгтэй тэр бекри буюу нарийн боовны зах зээл хэрхэн өсөж байгааг та бүхэн харж байгаа. Гурилан бүтээгдэхүүн нэр төрөл хэрхэн олширч байгааг та бүхэн харж байгаа. Чанарын асуудал улаан буудаан ургастай холбоотой өөр байдаг. Чанаргүй гэдэг нь юу юм? Хатуулаг гэнэ үү?
цавуулаг гэнүү, шилэнцэр гэнүү олон үзүүлэлт байгаа. Аль үзүүлэлт нь тухайн жилийн ургацаас хамаарат бороо хуурчийг гангийн байдлаас хамаарат өөр гардаг. За даваа сүрэн төсвийн байнгын орон дарга нэмэлт хариулт өгчөөд тэгээд дараад нэг гишүүн тодруулжсоё. Тэгээ байнгын орны хуралдаан дээр бас энэ газар тариалан эрхчлэр мөн гурил үйлдвэрлэгчдийн чанарын асуудал бас яригдсан. Тэгээ энэ дээр ямар хариултууд өгж яах нэхэр бас харьцангуй техник технологи бол сайжруулсан юм байна. Тэгэхээр гурилын чанарын хувьд бол нэг асуудал байдаггүй. Харин тухайн жилийн ургацын одоо байгаль цагуураас шалтгаалууд бол бас Улаанбаатарын хувьд бол одоо дутуу боловсрох тийм шалтгаан цавуулга энэ төр гардгаа гэж ингэж хариулсан. Тийм учраас импортын 4% нь бол гадных байсан юм билээ. Гадны одоо гурилуудаа орж ирдэг байсан. За сая ямар хохирол учирч өгөхээр нөгөө импортын 4% нь гадных байсан бол сая 40% болцсон байхгүй. Тэгэхээр үйлдвэрлэл буусан тэр хэмжээгээр таны хэлээд байгаа шиг бол одоо үйлдвэрүүд хаалгаа барьсан байж бас болжшгүй. Ийм хохирол учирсан баг. Гэхдээ ер нь үндэсний үйлдвэрлэл байдгийн ач тус бол одоо ковидын үед нэлээд гарсан. Манайх одоо Африк За даваа сүрэн гишүүн гүйцээж хариулъя. Африкийн орнууд шиг хомсолт ороогүй нь бол манай газар тариалчдын маань бол ач тус байсан юм аа. Сая бид нар ингээд татвар тавьчихаар ямар хохирол учирсан бэ гэхээр үйлдвэрлэл тэр импортын хувьд бол одоо гадны 40% эзэлсэн байна. Нөгөө талаараа 60 сая долларын бараа бүтээгдэхүүн бид нар гурил худалдаж авсан байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь валютын нөөцийг л одоо бас гачаа сороход нөлөөлж байна гэсэн үг ээ. Тийм учраас бид нар айлаас гуйхаар авдраа удал атга гурил гарна гэдэг шиг бас энэ үндэсний үйлдвэрлэлээ бол хамгаалах ёстой байна гэдэг дээр бол бас гишүүд санал нэг байсан гэдгийг бас хэлье. Бас харьцангуй чанар манараа бол сайжруулад ингээд явж байгаа гэдэг хариултыг бол өгсөө. За Хүрлбаатарын Баасан жаргал гишүүн асуултанд тодруулжсоё. За энэ их хурлын гишүү за сайд нарын хувьд ялангуяа энэ үнэн зөв мэдээлэл өгдөг байдал дээр ер нь их хурлын дарга цаашаа анхаарахгүй бол шал худлаа мэдээлэл өгдөг, шал худлаа ярьдаг энэ байдлыг ерөөсөө арай л хэтэрхий байдаг юм байна. Би бол одоо урд өмнө арай ч ийм гэж бодож байгаагүй. Одоо 2018 онд 19-ээсэн аж ахуйн нэгжийн тоо 2014 онд 37 хүрээд 15 онд өнжөөд 16 онд буураад 14 оноос хойш тогтмол буурсаар одоо 11 аж ахуй нэгж үлдээд байна гэд. Энд чинь ерөөсөн ямар ч нөгөө татвартай ямар ч хамаарлах байгаа сте. Татварыг тэглэхээс өмнө аж ахуй нэгжийн чинь тоо аль хэдийн буураад цөөрөөд монопол, олигопол шинж рүүгээ ороод байна гэдэг судалгааны дугуйлт гараад байна. Эсвэл та нарт тэр мэрэгчлэнүүд чинь худлаа мэдээлэл өгöd гэдэг юм уу? Ийм анхан шатны наад захын тоон дээр худлаа яриад ах юм. Хоёрдугаар тэр гурилын чанар дээр Хабул гэд лаборатори, хүнсний лаборатори 200 дээж дээр шалгалт хийсэн. 148 гадаадынх За инквайри сайд хариулт өгье. Гишүүнэ гурилын үйлдвэрүүд ингээд 19 болоо 37 болоод 11 болоод байна. Энэ зах зээлийн зарчмаараа л өрсөлдөөн яваад байна шүү дээ. Одоо цөөрөд байгааг монополуулсан гэж олигопол зах зээл үүсгэж яаж хэлэх юм бэ? Одоо яах ёстой? Эсвэл улс гурилын үйлдвэрүүд бариад олон үйлдвэр барих ёстой юм уу? Энэ жижигхэн зах зээл маань өөрөө баг энэ 9 үйлдвэр чинь бодтойгоор бол бас л ихтэж байгаа юм. Өрсөлдөөн ширүүсэж байгаа эдгээр. Эдгээр ямар ч хувилдах үн өгсөх одоо болцоо байхгүй. Өрсөлдөөн ширүүн байна шүү дээ. Тэгээ нэг жоох юм хийж байгаа үйлдвэрүүдөө ингээд нэг урмыг хуглаад нурууг нь дараад одоо болимоор байна. Энэ жам ёсоор л өрсөлдөөн явал байж байна. Монголын зах зээлд 9 үйлдвэр гэдэг бол хангалттай. Нэг чанарын асуудлаараа гурил ингэж байгаа юм. Жил жилийн нөгөө цаг уурын нөхцөл, газар зүүн онцлог, за тэгээд